хүнд ер нь ямар нэгэн чиглэлээр гоё дуртай сонирхолтой юм байдгийм байна л да. Тэрийг айгу зөв олж тодорхойлоод цаг хугацаа алдахгүй. Гэхдээ юм цаг хугацаас байд юм шиг байгаамаа. Гэтэ аль болох цаг хугацаа алдахгүй. Хин нэгнээс ингээл бэлэн хоол бэлэн юм гортохгүйгээр шууд өөртөө бүх итгэл найдвараа тавиад өөрийгөө л ухаж түнхөл өөрөө л тэр бүхнийг гардаж хийх хэрэгтэй. Би л чадна гэдэг. Тийм би чадна гэд. Яагаад тэгэхээр надад одоо ингээд олон жил энэ ажлаа хийхэд зөндөө олон хүн хандж ирсэн. Хандахдаа чис ямар сайхан юм ийм чи надад заагаад өгөөч. Чи намайг ийм болгоод өгөөч. Үгүй. Тэрийг хинч тийм болохгүй. Тэр хүн өөрөө үнэхээр хүсэл зориг байгаад дур сонирхол байгаад өшөө дээрээс нь хичээл зүтгэл байгаад шантрахгүй зан чанар тэр болгон бүрдэжээж хүн болгон одоо мэдээж тэр амжилтанд хүрэхийг хичээдэг. Хүсэхгүй одоо дурггүй амжилтанд дурггүй гоё дуртай юмаа ныхаа оргилд хүрэхийг хүрэх сонирхолгүй хүн гэж хаач байхгүй. Гэтэл тэнд хүрдэг нь хэд байгаа илээ. Тэгээд тэнд хүссэн болгон хүрч чадахгүй байна нэгдүгээрт. Яагаад хүрч чадахгүй байна уу гэхээр одоо тэр юмыг хоошин тавихгүй эхлүүлэх ч юм уу юмд тууштай хандлага ч юм уу их ажилсаг зан чанар ч юм уу ер нь бүх юм зохицолж ийж тийм амжилтанд хүрдэг гэж боддог. Тэрнээс тийм амархан юм бол биш. Тэгтээ магадгүй хэцүү бас биш. Би одоо ингээд 7 жил энэ ажлаа урлагаа эрхлэхэд би 7 жил одоо хэдэн сар байдیں, хэдэн 7 хоног байдیں, хэдэн өдөр байдیں, хэдэн цаг минут байдیں. Тэр тоолнд би нэг ч удаа ямар хэцүү юм бэ? Би энэс ухрахынсан, няцхынсан, болохынсан гэсэн бодол юусоо байгаагүй. Цаг нар хамаагүйсэн. Би баг өнөөдрийг хүртэл нэг өдөр ч амарч үзээгүй. Амралтын өдөр гэж надад байдаггүй. Тэгсэн мөртлөө би эндээс бүр өстой хинд ч үгээр илэрхийлж чадхааргүй тийм амар гоё аз жаргалыг мэдрээд идэг. Тийм учраас хүн амархгүй хинч зогсоож чадахгүй энийг юусоо бэрхшээл гэж бодохгүй зовлон гэж бодохгүй өөрөө зүгээр л зүтгэцэн байгаа байхгүй. Тэр тэгэхээр зэрэг хүмүүсийг тийм гоё аз жаргалаа мэдэрдэг юм руу л бараг шумбан ор бүх юмаа зориул. Тэрнээс ихэнх хүмүүсийн алдааг би ингэж бодоод тийм. Одоо бизнес талаас нь харчдаг, мөнгө талаас нь эхлээд харчдаг, төрүүлээд харчдаг. Тэгэхээр зэрэг энэ юм яавал би их гоё монголчуудаа үе удам дамжсан үр хоочтой үлдэх юм хийх вэ гэж бодхоосоо илүү би энийг хэдэнд хүргээр зарах вэ? Би энэс ямар ашиг олох вэ гэдгийг өртөл олгочих юм бол тэр нэг хол явахгүй. Дуртай юмаа хийхэд хүн хизээч тэрийг мөнгө болгож хардггүй. Дуртай юмаа гоё. Тэндээс мөнгнөөс илүү бид нар ингээд их мөнгөтэй болчдөг хүмүүс. Тэгээд аз жаргал дутаал байдаг. Нэг л юм болохгүй байгаад байдаг. Нэг л зовлонтой санагдаад байдаг. Гэтэл аз жаргалыг тэр их мөнгөөр худалдаа тавья гэхнээ чаддаггүй шүү дээ бид нар. Би аз жаргалтай баймаар мөнгө төлчихье. Надаа өгөөч гэх юм бол ханаас ч болдохгүй. Гэтэл мөнгөөр хэмжигдэхгүй тийм их сайхан аз жаргалыг өөртөө бий болгохын тулд хүн өөрийгөө нээх хэрэгтэй, өөрийгөө ухаах хэрэгтэй, өөрийгөө дайчлах хэрэгтэй. Өшөө дээрээс нь тэрийг юусээ хизээч тэрийг мөнгө ч юм уу хизээч тэрийг зовлон ч юм уу тэрийг ашиг багтаа юмч гэдэг юм. Тэр өнцгөөс нь биш. Бүр үнэхээр гоё одоо юу гэдгийг би лав энэ бүр өстой энэ ажлыг хийхдээ одоо болтол ингээл нэх гоё дурлцсан угаасаа. Нэг бүтээлгээл маргааш. Дурлцсан учраас би зүүдэнд унтахтаа хүртэл зүгээр унтдаггүй. Энийгээ зүүдлээл унтчихэдэг ч юм уу Босоод ажил руугаа бараг гэрийн ажлыг хийдэг ч юм уу хийдэггүй ч юм уу ерөөсө бүх л амьд сэрүүн байгаа бүх амьд сэрүүн байтугай унтж байгаа цаг мөчөө хүртэл би энэнд зориулдаг. Энээс амар аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд аз жаргал мэдэрч байгаа юмаа хүн илүү их л гоё тэрнээсээ таашаал авах юм бол хийгээд идэг. Яг тэрийг дагаж эдийн засаг амьдрал ахуй сайжирдаг ч юм уу мөнгө санхүү орж ирдэг ч юм уу тийм юм байдаг. Хүн болгоно нөгөө өөрийн их гоё
гоё тийм өнцгөө нээгээд гараад ирвэл Юу чаддаг. Юу зүйл. тий. Гэтэл хүмүүс тэгж чадахгүй ингээд байгаа байхгүй юу. За тэр Монгол дээл ашигтай юм шиг байна. Одоо Монгол Тий. хэлээр тал шиг. Тий, эртний Монгол хэлс ямар их ашиг олж байна гэл хүний ямиг л илүүд тавиад бодоод идэв. Гэтэл тэр Монгол хүн болгонд их гоё өөр өөрийн өвөрмөц тийм чадвар өгөгдөл байдаг баг. Би тэгж боддتي. Тэр болгоноо нээхэд заавал тэр төр засын дэмжлэг хаа нэгтгийс хин нэгэн хүн миний амьдралыг татаж босгох ёстой гэдэл те хүнд л даатгаал хүнд л хүнээс л хин нэгнээс л гомдол мэдүүлээл юм нэхээл ингээл хайгаал тихгүйгээр ерөөсөө л өөрөөсөө ухаж төнгөл өөрөөсөө гоё аз жаргалаа хүртэл өөрөөсөө олоод тэр үнэхээр дутагдаад байгаа мөнгө санхүү эдэм бол тэр чинь өөрөөс чинь гарч ирнэ те бүхэл гоё сайн сайхан хүний амьдралын сайн сайхан гэж байгаа юм бүгд өөрөөс гарч ирнэ. Өөр ханаас ч биш. Минийхаар бол яг тийм. Миний нөгөө нэг явж байгаа зам мөр те хийж бүтээж байгаа юм. Тэгээд өшөө дээрээс нь хүн болгоны хүсэл эрмэлзэл юм жоох өчүүхэн байх юм бол өчүүхэн хэмжээндээ л байна.